Манай пэйж рүү их олон хүмүүс бенз оруулаад өгөөч. Яг энгийн хэрэглээнд унах бенз юу ямар шүү байдг вэ гэж их олон хүн асуудаг. Тэгэхээр өнөөдрийн шинэхэн дугаараараа та бүхэнд Mercedes-Benz E53-ыг танилцуулахаар бэлдсэн байна. Тэгэхээр өнөөдрийн булангаараа хэдүүлээ бенз юу яг ямар хон онцлогтой байдгийг, түүний давуу болон сул тал нь юу юм? Хүмүүс яагаад тэгтлээ бенз унахыг хүсдэг юм? Бензийн тухай нөгөө дэлгэрэнгүй ярилцсан. Шинэхэн Daily Drive болондоо тавтай байрлал. Өнөөдрийн машиныг онцлогтой. Яагаад гэх юм бол бид нар өөрсдөө энийг яг захиалж оруулж ирээд эзэнт нь хүлээлгэж өгсөн машин дээр хийх гэж байгаа. Учраас би нэлээд догдолтой байгаа гэсэн үг. Шинэхэн болондоо тавтай байрлал. E53-ийн хөдөлгүүрийн хувьд гэх юм бол 3 литрийн 6 турбо хөдөлгүүртэй байдаг. Тэгээ нэг нэмэлтээр нэг онцлогтой. Одоо турбонд нэг асуудал байгаад идэв шүү дээ. Турбогийн лаг буюу одоо яг бүүст нэг хоцорж орж ирдэг. Турбоч тодорхой хэмжээнд агаараа хураах шаардлагатай болдог учраас жоон тасалдлал үүсдэг. Үүнийг турбо лаг гэж нэрлэдэг. Тэнгүүдээр турбо лагийг байхгүй болохын тулд нэмэлтээр ийм EQ boost гэдэг тийм цахилгаанаар одоо цахилгаан маягийн турбо руугаа нэмэлтээр агаар шахаж өгдөг тийм EQ boosterтэй байдаг. Ингэснээрээ турбо маань агаар хүлээх шаардлагагүй. Гяс агаараа аваад огцом хаа зөхөд ч юм уу ингээ баг хаазан маазан дээр ямар нэг хүч дутдаггүй. Ингээ хүч дутаад нэг турбо нэг ингээ жоохон ингээ гацаад байдаг шүү дээ. Тийм асуудал байдгүй гэсэн үг. Тэгээ 499 морины хүч 520 орчим Нм-ээр машигдж байгаа. Хүчний хувьд бол ерөнхийдөө маш хангалттай хүчтэй. Энгийн Daily Drive бол бүр хатсан хүчтэй гэсэн үг. Мэдээж E63 63S-тэй бол харьцуулж болохгүй. Яг сегментээр их юм бол E63S-тэй E63 тэгээд E53 болоо явждаг. Тэгэхээр уг машин маань ерөөхдөө яг entry level AMG гэж явж байгаа. Яг бүтэн жинхэнэ AMG биш. Яг л мотор нь hand built биш. Гэхдээ бусад яг AMG тоногуудтай AMG амортизатор, AMG power system гэх юм уу те AMG body шиг юм бүх талынхаа нэг AMG тоногуудыг авцсан мөртлөө моторын хувьд AMG-гээс жоохон ялгаатай болоод ирдэг. Тэгэхээр уг моторд бол хүчний хувьд яг сайхан таардаг, өдөр тутам унжаахт бол яг болдог, шулуун замдаа бол мэдээж маш асуудалгүй, түүртэлгүй явдаг. Нэмэлтээр цахилгаан бас mild hybrid системтэй. Mild hybrid систем нэргээд бас батарейтэй. Батарей нь бүх одоо моторынхоо одоо компрессор, хөргөх компрессор, усны помп, air condition зэрэг бүх тог шаардлагатай бүх нэг тэр батарейгаараа хангаж идэг. Одоо ингээ харах юм бол аюу сүнэ ямар ч ирмэн байдгүй. Ямар ч дамар ирмэн гэсэн ойлголт байхгүй. Зөвхөн тусдаа мотороос тусдаа тэр mild hybrid систем нь бусад тог гаргадаг, тог шаарддаг бүх нэмэлт зүйлсүүдээ тижиг явчихдаг гэсэн. Нэг тийм сонирхолтой маягийн хөдөлгүүр. Нэг талаараа ер нь бол нэлээд нүсрэлтэй. Угаасаа бенз болоод ирэхээр нэлээд жоохон комплекс маягийн нүсэр болоод явах нь бол явцдаг. Гэхдээ энэ нэргээд бас бензийг унахад, идэлхэд нэлээд тийм онцлогтой болгож өгдөг. Тэгээ бензин бол мэдээж 92 хийж болохгүй. 92 хийх юм бол машинаа эвдэж байгаа л гэж бодох хэрэгтэй. Доотл нь 95, дээшээ 98. Бүр илүү перформансын тулгай хийх юм бол 98 хийх хэрэгтэй. Гэхдээ яг энгийн нөхцөлд бол зүгээр 95 хийгээд яваад хахад бол ямар нэг асуудал үүсэхгүй байна. Энэ хүн аваад бол 3 сар гарсан бол болцсон. Тэгэхээр зөвхөн 95 хийж байгаа. Ямар нэг чекник ассан юм байхгүй. Ямар нэг доголдсон юм бол байхгүй. 95-ыг голохгүй хийж бол чадаад байгаа. Mercedes-Benz-ийн салон бол ер нь ороо суугаад хүний сэтгэлийг бол маш сайхан татж чаддаг. Бүх төрлийн одоо яг detail, нарийн ширийн хэсгүүдийг ажиллах юм бол ер нь яг хэсэг бүр дээр бүр яг үйлдвэрээсээ маш сайн анхаарал халамж бүр яг зүрх сэтгэлээ шингээж өгсөн нь бол харагддаг. Энэ бол бензин нэг талын бас нэг том онцлог болж өгдөг. Ер нь бензин салонд нэг жоохон дасаад ирэх юм бол өөр машин салоныг жоох голлох тийм хандлагатай болчдөг. Тэгээ би бензин салон дээр нөө өөрөд хожид их үлддэг байсан шүү дээ. Ер нь харьцангуй бензнүүдийн, он залуу бензнүүдийн салон жоох ингээд хятнаа хитэ болоод байгаа. Тэр болохоор яг хаана үйлдвэрлэгдсэн бэ гэдгээс бол бас их шалтгаалдаг. Бензин үйлдвэр бол урд байгаа. Тэнгүүт зарим нэг бензин ялангуяа урд үйлдвэрлэгдсэн, урд угсарсан бензнүүдийн хувьд салон руу хүрээд ингээд шалгангууд хятнаа аюу ихтэй. Ингээд бүр хийх гэдэг бол энэ бензины хувьд энэ яг Германд үйлдвэрлэгдсэн хувилбар нь болохоор харьцангуй ондоо. Ер нь бол ингээд яг хүрээд үзэхэд ямар нэг тийм хятнаа аюу багтай. Ер нь миний төсөөлж яснаас ер нь их давгүй талтай. Яг энэ хэсгүүд дээр бол жоохон байгаа. Гэтэ ер нь бол энэ дууралтгүй машин гэж одоо ч баг байхгүй болцсон л та. Гэтэ ерөнхийдөө бол дараа зүсд гайг нэг тийм сүртэй юм хон бол байхгүй.
Тэгээ ер нь detail оруулга бүр ер нь их чанартай мэдрэмж төрүүлдэг. Салон төр чигтээ арьсан, яг карбон оруулга, алкантара оруулга, арьсан оруулга, хосолсон салон, тэгээ гялгар хар detail. Энэ гялгар хар detail дээр ер нь бол голцоо хуулга наалахгүй бол маш амархан ингээд халцраад энд аюу их нөө хүрдэг. Тэнгүү заавал энэ хэсэг дээр ингэж бүтэн хуулга наалах хэрэгтэй. Харин энэ дээр бол хуулга наалах дэм юм бэл. Яагаад гэх юм бол touchscreen жоохон муу ажилдаг болчихсон юм бэл. Энэ дээр хуулга наалах. Энэ дээр нь хуулга наалахгүй байсан зүгээр. Тэгээд нэг гоё юм нь болохоор одоо кондишны удирдлагууд те парны тохируулга, за мөн drive mode selector, за ингээ хөгжим чангалж байгаа нь хүртэл бүгд товчлуураараа. Яг physical button гэсэн. Мангар том дэлгэцтэй мөртлөө энэ ерөөсө touchscreen биш. Энэ бүр илүү гоё. Яг хуучны нэг гоё хэв шинжийг хадгалсан товчлууруудаа дарахад хүртэл урамтай, цэв цэвэрхэн дугуйлттай дарагдaltaй. Энийг хааж нэгт хүртэл цаанаас тийм премиум luxury мэдрэмжийг бол төрүүлж байгаа жишээ нь. Голын хайрцаг хүртэл онгой цаагтж байгаа нь ер нь чанартай талтай. Ер нь яг E-class бол Mercedes-Benz маш том модельүүдийн нэг шүү дээ. Яг C-г жоохон голоод жижигхэн байна гэж голоод S нь нүсэрдээд байгаа хүмүүс E-г ер нь голцсон авч байна. Тэгэхээр E бол яг гоё дундыг барьсан. Нэг бол хит жижигхэн биш, хит том биш. Тийм маш гоё вариант болж чаддаг. Яг загвар дизайны хувьд бол ер нь хоорондоо бүгд яг E63, E53 нэлээд төстэй. Яг E63 болоод ирэх юм бол улаан оруулга монгол илүү зохилчдаг л доо спорт болоод. За бусдаараа бол энэ нөгөө E53 учраас зарим нэг энгийн одоо E300 бодох юм бол арай опшноор илүү юм бэл. Жишээ нь одоо Kuzo өндөрсөгч орж ирэх жишээний машин маань өндөрсгөөс намсдаг. Бүр цаанаас тийм хийн амортизатортай гэсэн үг. Гих мэтчил. Тэр бензин салон дээр нэг олон юм яриад байгаа угаасаа шаардлага байхгүй. Хангалттай опшнтой мэдээж бензин нөгөө алдартай салоны нөгөө неон гэрэлтүүлгийг бол дуртахгүй болохгүй. Тэгээ массажны суудал гэх мэт бүхий л шаардлагатай зүйл бол багтаж байгаа. Тэгэхээр бензин салонд нэг хэлбэртэй нууш хэрэггүй. Хэрхэн таалж байгаа нь бол үзэгч танил сонирхол бүрддэг гэсэн үг. Тэгээд нөгөө энэ жолоолын горимудаас солихоор Sport, Eco, Individual, Comfort, Sport Plus гэдэг нөгөө дагаад нөгөө хянах нь өөрчлөгдөг. Тэгээ машины характер бол өөрчлөгдөнө. Хүмүүс нөгөө нэг traction-а нэг дараад traction салчлаа гэж бодоод байдаг. Тийм биш шүү. Ер нь бол traction off button-ыг нэлээд удаан дарах хэрэгтэй. Удаан дараад TRC off гэсэн бичиг гарсны дараагаар хойдлын дугуун дээр дрифт хийх боломжтой болдог. Энийг мэдгүй хүмүүс ганцхан дарчаад дрифт хийх гэж зүтгэдэг. Нөгөөх нь цаанаас нь нөгөө safety system ажиллаад хаазыг хаагаад байдаг учраас энэ дээрээ бас анхаарч явах хэрэгтэй. Тэгээ спорт модтой хийсэн тохиолдолд яндангийн дуу нь автоматар чангарч байгаа. Энэ AMG package-ийн онцлог. Одоо ингээд яндангийн дуугаа хаачаад хааж өгье. За одоо нээч та. Тэгээ спорт мод руу хийчихвэл дотроос нь ийм их сонсогч очиж чүд чангарч байгаа юм. Тэгээ амортизатор чангалагч бүх төрлийн ер нь drive mode selector байгаад байгаа. Тэгээд яг хөгжим дэлгэснээсээ нөгөө track pace яг бусд нь бүх одоо dynamic control яг машиныхаа зөвхөн яндангийн систем болон зөвхөн амортизатор хорооп мотор яаж ажиллах бүгдийг нэг гараар customize хийж тохируулж болт юм байна. Энэ бас нэг гайхалтай онцлог гэсэн үг байна. За хойдлын суудлын дээр ороод суудсан байгаад хойдлын суудлын зай бол нэг тийм айхтар том бол биш. Гэхдээ жижигхэн бол биш. Нэгэсэндээ C-г бодох юм бол хамаагүй том, S-г бодох юм бол хамаагүй жижиг талтай байдаг. За хойдлын опшнгуудыг дурдах юм бол хойдлолтоо мэдээж үлээсэн партай, парны градусын тохируулга, парны үлээлтийн хэмжээг нь тохируулж байна. За энэ голын энийг юм ингэж буудж ирдэг. Тэгээд ингэж хоёр slow motion-аар гарч ирдэг аягны суурь юм багтаа. Аягны суурь юм шиг. Тэгээд энэ голын хайрцаг нь бол онгойж хаагддаг. За мөн хойдлын суудлах хаалдаг. Бүрместрийн спикер нь бас хойдлын хаалган дээр хүртэл байрлаж өгсөн байна. Шүн бол нөгөө ambient гэрэлтүүлэг нь маш сайн мэдэгдэнэ. Одоо нэг өдөр гэгээтэй болохоор мэдэгдэхгүй. Тэгээд дээрээ л үгтэй хоёр хосл үгтэй гэл мэтчлэн. Ер нь суухад уртлын суудлаас илүү хойно суугаад явахад илүү гоё байдаг. Тэгээд бус юм нь бол урталтайгаа адилхан. Тийм тансаг, комфорт бас ажиутлаараа спортлох характерыг мэдрүүлэх үүсэ. Багаж бол ер нь харьцангуй маш том зайтай шүү. Ер нь цаашаа одоо энэ нэг юм хайрцаг байгаа даа. Энэ хайрцгаар баг баримжаа авчих болох. Энэ хайрцаг нэлээд цаашаа шахаж өгөх тэр хүртэл ер нь явж ийн гэсэн. Тэгэхээр энэ багаж гэсэн ер нь маш сайн зай сайтай. Баргийн юм бол торхооргүй багтчихаар. Яг бүр том юм бол зөөхөд бас жоохон хэцүү байж магадгүй. Гэхдээ ер нь ойр зүрийн өдөр тутмын хэрэглээнд ч юм уу найр цаашаа лагер магаар явхад бол хүүхдийн тэрэг мэрэг хангалттай ачаад явчих нэг тийм. Зай бол түүртлэхгүй гэсэн үг. C-г бол мэдээж том, S-г бол жижиг. I say that I'm on dick.
got blow, got drove, and got edge, I do. My beat, smoke, perk, buy bars, go be rich, yeah. I said it, I'm on deck. I got blow, got drove, and got edge. Бензиг барай явж байхад ер нь хамгийн түрүүнд хол замд гармаар, шулуун замаар буудмаар тийм мэдрэмжийг төрүүлдэг. Яг нэг гоё. Одоо эдгээр чинь нөгөө бүр жинхэнэ автобанд зориулж бойдсон, автобандаа зориулж үйлдвэрлэгдсэн машин байна шүү дээ. Тэгэхээр Монголын яг зам дээр ч гэдэг юм уу, Улаанбаатар хот маань ч гэдэг юм уу, хот хоорондын замууд маань жоохон жижигдэх гэлдэг. Тэгээ яг аргагүй ихэнд хаяа нэг ганц нэг хэсгийн зам л гаргана. Бусад үед бол ер нь бензин жоохон яг бүрэн потенциалын литрия гэхлээр нэг л болж өгдөг. Яг бариад явж явах тал гэх юм бол битүүмж бол маш сайн. Салхины чимээ, замын чимээ гэдэг юм те. Харьцангуй ер нь бол бусад машинуудтай харьцуулахад их бага байдаг. Тэгээ яг энийгээд дагаад их хүний нөгөө машиныг харах өнцөг гэдэг юм уу, машиныг мэдрэх стандартыг их өөрчлөх хандлагатай байдаг. Бенз ягаад гэх юм бол цаанаа л нэг жолооч зориулсан, жолоочийг кайфтай байлгах гэсэн, жолоочийг жаргалтай байлгах гэсэн те. Жолоочийн сэтгэлд ямар нэг тийм одоо тийм тусгай тийм одоо содон зүйлийг одоо өөрөө тийм мэдрүүлж идэг учраас бенз барьсан хүн заавал буцаад нөгөө бенз авах гэдэг ч юм уу те. Тийм нэг муу зан бол сурагч жоох хандлагатай байдаг. Тэгээ E-классын хувьд болохоор ерөөдөө жоохон илүү комфорт тал руугаа чиг. Гэтэ яг ямар мотортой вэ, яг аль модель нь вэ гэдгээс бас их зүйл бол шалтгаалдаг. Одоо жишээ нь би бүх юм ингээ комфорт дээр нь тавьсан байхад маш гоё ингээ амраад байгаа. Чих хүртэл нэг амраал тий орчноос гоё тусгаарлагдсан юм шиг мэдрэмж аваал. Тэгэл бензин логоо нэг харж нэг баясаал тий. Тиймэрдүү мэдрэмжийг бол авч идэг. Харин жоохон өөр характер мэдрээ гэх юм бол спорт мод дээр нь тавиад тэгээд яндангийнхаа дуун шууд автоматар нээгдэнэ. Тэгээд таазлаад үзэх юм бол арай өөр машин шиг болдог. Тэгээд өсвөл бүр механик дээр нь тавиад тэгээд пайдл шифт дээр явсан. Бас нэг өөр характерыг өгөх шиг. Мэдээж E63 ч юм уу 63S шиг тийм аимшиг буруутай бол биш. Гэхдээ өөрийн гэсэн гайхалтай характерыг бол мэдрүүл спорт мод дээр. Гисэн шатлалт автомат хороптой. Гэхдээ энийг уулын би судлаад уншихад DCT биш байгаа даа байхгүй. Яг нөгөө dual clutchтай биш гэж гарч ирээд. Тэнгүүд яг характерыг бодоод үзэнгүүт dual clutchтай нэлээд төстэй. Одоо яг би энэ paddle shift-д хүрэх төдийд бас яг нөгөө CLA 45-тай ер нь адилхан миний яг хороптой хэрхэн харьцаж байгааг маш хурдан мэдрээд байна. Яг тэрнээс чүчүүд удаан бол мэдрэгч чинь яалч энгийн хороп DCT биш. Гэхдээ зүрхтэй дутхгүй. 420 морины хүчтэй бол тоглоом биш л дээ. Зарим хүмүүс яах вэ? Чааваас мааваас гэж бүр спорт машин ундах хүмүүс бол тийг сонсож байна. Гэтэ хот дотор ч юм уу те иймэрдүү ойрын зайд 420 морины хүч 500 Нм гэдэг бол тоглоом биш. Энийг бол ер нь бол жолоо тийм сайн барьдгүй хүмүүс бол контрол алдуулаар хэмжээний хүч шүү. Ер нь бол одоо манай ялангуяа нөгөө хүүхдүүд айгүй сүүлийн үед их тийм морины хүч ярьж амар их гарч ирдэг болоод байгаа шүү дээ. Супра гэлтэй 1000 морь 800 морь гэл. Яг үндэ морины хүч гэдэг ойлголт чинь жинтэйгээ бас шууд хамааралтай байдаг гэдгийг бол мартаж болохгүй. Уг E54 маань 1900-аад орчим килограмм бараг 2 тонн л өгсөн жинтэй учраас 420 морины хүчтэйгээ яг сайхан таашдах байдаг гэсэн үг. Тийм явж ядсан, хөдөлж ядсан мэдрэмж өгөхгүй. Гэхдээ бүр алж ядах байгаа юм шиг E63-ын түвшний бүр аимшигын буруутай бол биш. Нэг ёсондоо яг daily drive-д зориулж унах юм бол маш гоё байдаг гэсэн үг. Тэгээ яг хуу бензин бол арчилгаа бол тийм одоо амархан ч гэдэг юм уу тийм зүгээр юм хайчдаг төрлийн машин бол биш. Бид нар яг тэ нөгөө олон жил Япон машин унаал Япон машинаар боожж өрсөн хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Япон машины нэг тал нь нэг одоо тэрийг бас сайн тал гэж ярих нь цаашийн муу тал гэж ярих нь цаашийн хэтэрхий дүлий гэдэг хэвгүй. Зүгээр ингээл моторонд нэг жоохон тос байхад л те. Тэгэл нэг жоохон бензин болохгүй нэг юм хийцэн байхад л тэгэл хөрх яваал гэдэг эцсийн хүчээ шавхтал явж иж нэг том эвдэрж иж нэг зогсдог. Герман машин яадаг вэ гэхээр эзнээсээ илүү анхаарал халамж шаарддаг. Чи сайн бензин хийх хэрэгтэй болдог. Чи тосмааслаа маш сайн анхаарч цаг тухайд янзын сайхан сольж явах хэрэгтэй болдог. Юу болж ийн яаж ийн хийж ийн гэдэг байнга шалгуулж явах хэрэгтэй. Тэгжиж эргээд маш гоё өөрийнхөө потенциалыг одоо эзэндээ мэдрүүлдэг. Эргээ кайфыг мэдрүүлдэг. Эргээд энэ нь маш гоё бенз унж байгаа хүний за дан бенз бол биш. Ер нь герман машинууд тэгээд ярьж байгаа шүү. Эргээд энэ маш үн цэнийг бүтээж идэг байхгүй юу?
Тэгээ ер нь бенз чинь бас нэг талаараа хүнийг хүмүүжүүлдэг шүү дээ. Машин гэдэг чинь ингээд зүгээр л яваад идэг юм биш юм байна. Хажуугаар нь анхаарч явах хэрэгтэй юм байна. Яг л нэг ихнэр шигээ ч юм уу те, найз зөвхөн шигээ халамжилж явах хэрэгтэй юм. Юу нь болох байгаад байна. За би юу удаачлаа. Би чинь цэцэг өвгөө удлуу яалаа. Сүүл хизээ цэцэг өглөө гэд нэг юм боддоо шүү дээ хүн чинь. Тэрнтэй адилхан бенз дээр ч гэсэн тийх хэрэгтэй. Би сүүл хизээ тосоос солилоо. За би сүүл хизээ нэг цэвэрлэгийн хийлгэлээ. За би банкндаа нэг сайхан цэвэрлэгч хийчлүү яалаа гэл те. Тиймэрдүү ямиг авих боддог. Тэгээд эргээд маш гоё кайф ирч хүчийг машинаасаа авч идэг. Тэгээ хүн амьтантай уулзахад ч гэсэн тэгээ бизнес уулзалт ч юм уу хүн амьтантай ажил хэрэг ярихад ч гэсэн энэ гурван шуутай одны тэмдэг бүхий л талаараа нэр төрийн одоо баталгаа болж өгч чадчихдаг. Энэ л бензийн онцлог. Яалт ч олон жил бензийг энэ зүйлсийг мэдрүүлсээр л ирсэн маш том брэнд шүү дээ. Яг сүүл рүүгээ хитрхийн он залуунууд нөгөө хайбрид руу чиглээд яг хэдий хайбрид зөнхөлж байгаа ч гэсэн цаанаа нөгөө бензин нэр хүнд бенз гэдэг үгний хойноос тэнцвэр нэр хүнд гэдэг ойлголт бол мөнхөл оршин байсан оршин байсаарч байх. Зарим нэг бүр хүний характерыг эвддэг бензүүд хүртэл байгаа. Жишээ нь G63 ч гэдэг юм уу те. G63 бол бүр одоо нөгөө нэг ийм үг байдаг шүү дээ. Хэрвээ эрэгтэй хүнийг яг жинхэнэ ямар хүн гэдгийг мэдмээр байгаа бол тэр хүнд хүчийг өг гэдэг Абрахам Линкольн хэлсэн үг гэдэг байна. G унж байгаа хүн ямар характертай байх нь вэ? G унахаас өмнө ямар байсан, G авсны дараа ямар хөө болох нь гэдэг энэ их сонирн байдаг л та. Тэгэхээр бензин зарим машинууд бүр хүний характерыг хүртэл өөрчлөх хэмжээний тийм одоо сонирхолтой бүтээлүүд байдаг. Бензин нэг он залуу бензин ирчаакуд нэг хуучин энд байдаг байж байгаад яг энэ өрөөлнийхээ хажууд руу шилжчихсэн шүү дээ. Тэнгүүд би энэ надаа энэ хиндэ их сонин шийдлээ гэж боддог байсан. Тэнгүүт яг унаад ашиглаад яг практикал талаас нь шүү дээ. Өрүүл эргүүллээ би доошлууллаад энэ машин дийдэ орцсон байна. За тэгээ зогслоо, ухуулт хийх боллоо. Дэшин төлөлөө, хурхтаа орчих. За тэгээ буцаад энэ товчлууд дээр дараад ингэ зогсооч. Миний гар ерөөсөө ийшээ өрүүлнээсээ салах шаардлагагүй. Зөвхөн энэ дээрээ байж авах хугацаада машина би араануудын сольж болоод байгаа байхгүй. Тэгэхээр бас энэ нэг талаар их оновчтой шийдэл болсон юм шиг байна. Аргагүй AMG-ийн хуурхаа үз. Ийм учраас л нөгөө яг бенз дундаа AMG болоод ирэх юм бол хүмүүс хүлдээд байдаг юм учраас. Яг гайхалтай мэдрэмжийг бол төрүүлдэг. Өөр ямар ч машин өнгөч хатгааргүй өөрийн нэг тийм онцлогтой характерыг бол эцэндээ үргэлж мэдрүүлж идэг. 50 яг үедээ явчихна. Урдаас нь шууд ороод ирдэг. Ийм учраас л яг бензиг AMG болоод ирэхээр бенз өөр ингэсэн маш онцлог давуу тал, шин чанар, характер зэрэг бүгдийг нь өөртөө багтааж идэг. Тэгэхээр л хүмүүс боломж байгаа дээрэж гэдэг юм уу те. Би сая нэг юм ажиглалаа. Машин эргэн штэ те. Би яг уулын зам дээр явж байгаа хгүй. Эргэлтэн дээр одоо жишээ нь би баруун тишээ дараад ирэхэд миний зүүнтлийн яг бөөрнөөс ингээд шахаж өгж байгаа суулгаас тэр хэмж илүү шахаж өгд юм. Буцаад нөгөө тишээ ирэнгүүд нөгөө тал нь бас ингэж тахаар шахаж өгөх маягаар ажиллаж байгаа хгүй. Айгүй тийм мэдрэг бас энэ жолоочоо эвтэйхэн байх юм бол. Тэгэхээр цаг минут тутамд одоо машин чинь чамд би анхаарч шүү гэдгийг мэдрүүлээ яваад байгаа хгүй. Эргэлтийг бол гоё гаргаж шүү. Эргэлтэн дээр бүр яг суудлын хүртэл түшж өгөөд машин хүртэл өөрийгөө баланслаад ингээд зүүн тишээ дараад ирэхэд баруун талаас яг энэ бүр их гоё шахаж өгч. Их биеийн савлгаа бол маш бага байгаа байхгүй. Тэгээд нөгөө юу юм байна? Одоо ямар ч тохиолдолд нөгөө турбо лаг гэдэг юм байгаад байгаа шүү дээ. Тэрийг бол би ерөөсөө түрүүнээс биш гიშгтэй мэдэрсэнгүү. Ямар ч үед хааз өгсөн баг хаазтай үе ч өндөр хаазтай үе ч бай тээ. Турбо лаг гэдэг юм нөгөө EQ boost гэдэг юмараа маш гоё шийдэж өгсөн юм байна л да. Турбо агаар хураах гэж ямар нэг одоо нэлээд хугацаа шаарддаг шүү дээ ихэнх тохиолдолд. Тихгүүгээр огцсон байна. Шууд хааз өглөө бэлэн. Энэ их гоё шийдэл. Ер нь турботой болоод ирэхээр бас нэг дагаад асуудлууд их сэтгэлтэй. Гэтэл яг энэ тохиолдолд бол EQ booster их гоё шийдэл. Шууд хааз айгүй мэдрэг байгаа. Баг хаазан дээр ч тэр өндөр хаазан дээр ч тэр. Гэтэ 63 ундаг хүмүүс бол энийг сонсвол энийг хүрэх байх л та. 63-ыг бол үргэлж хөндлөж явна. Тэр бол V8
4.0 twin turbo учраас тэр бол тоглоом биш. Харин яг доотлих нь E53 бол өдөр тутмын унтлаганд маш гоё болгоод байгаа байхгүй. Мэдээж бас ялгаагүй баргийн машиныг бол урдаа гарахгүй шүү дээ. Халзах шиг юм бол тэр бол ойлгомжтой асуудал. Тэгээд миний сэтгэл нэг гоё юм яг нэг өөрийнхөө оруулж ирсэн машин дээр ревю хийж байгаа болохоор их гоё байгаад байгаа юм л да. Бас өөртөө их ихтгэлтэй. Тэгээд бас их ихтгэлтэй гიშгэж мишгээ яваад байгаа. Одоо сүүлийн үед бол хүмүүс яг машин их захиалж ундаг болсон байна. Гэхдээ яг хаанаас авах уу, хинт найд захиалах уу гэдгээ мэдэхгүй байх шиг байгаа. Ажиглаад байхад нэг ахгүй манайх руу баг 9 сард төлөв 10 сард бичээд тэгээд ах нэг юм машин тэрийг аммаар байна. Танах оруулж ирдэг юм уу яа тэгээд ингээд ер нь нэлээд удаан бичсэн. Захиалж өгөөд хүлээгээд тэгээд яг төлөвлөхөө солилцоод тэгээ яг тэр машин тэгээд авахгүй аваад тухайн ч бас зүгээр өвгөө маа нэлээд юм хомын хийгээд туулгадуулж муулгадуулаад дугуй муу юм солиод тосмааслын солиод ерөөдөө яг зөвхөн унахад бэлэн машин хүлээж өгсөн байхгүй. Энэ чинь шинэ машин биш шүү дээ. Used машин, онжсэн машин. Тэгэхээр зарим нэг юмыг бол хийх шаардлагатай байдаг. Тэр мөрийг хийгээд хүлээлгэж өгч ирсэн. Тэгэхээр манайх бол ерөөдөө машинаа оруулаад ирээд үзсэн. Ингэж болдгийм байна гэдгийг бол ойлгоцсон. Тэгээ ахгүй ч гэсэн ерөөдөө сэтгэл өндөр байгаа. 10 сард орж ирээд ерөөдөө 3 сарын хугацаанд 11 сард орж ирлээ. 3 сар 4 сарын хугацаанд ахгүй маань өөрөө унаад ерөн сэтгэлээ одоо их давгүй байна гэдэг юм ам сайтай байгаа. Одоо энд хүлээж байгаа машин аваач очонгоо нэг хэдүүлэн хідүү хөсөлөөх юм. Тэгээ ер нь бол машин хэрвээ захиалахыг хүсэж байгаа хүн байх юм бол манай пэйж руу бүр шинэ пэйж нээчихнэ. Тэр пэйжээ нээчээд тэгээ та бүгдэд хэлнэ. Тэгээ машин ямар хүн машин сонирхож байна. Сонирхож байгаа машин байх юм бол яг юм одоо ховрын яг AMG юм уу эсвэл зүгээр энгийн 300 E350 юм уу те тэргийг хэлээд судлуулад за яг ийм үнээр орж ирж болохоор байгаа юм байна шүү гэдгийг хэлээд машин чинь бүтэн хуулгадуулаад дуугийн солиод пластмаслын солиод ямар нэг асуудалгүй болгоод түүрийг нь хүлээлгэж өгөх. Гайл дээрээсээ бид нар өөрсдөө очиод авчин тэр хүн гайлын бүрдүүлэлт хийж өөрөө гүйх бол шаардлагагүй гэсэн үг. Тэгээ яг түлхүүрээ авахдаа би яг өөрөө түлхүүрийг гардуулж өгнө. Ихэмжлэн нэг юм шинэ үйлчлэгээтэй болсон. Хэрвээ хин нэгэн машин худалдаж авах га захиалах га сонирхож байгаа юм бол манай шинэхэн пэйж рүү чат бичээд тэгээ манай зөвлөгтэй холбогдоод машиныхаа захиалгыг бол хийж болж байгаа шүү. Яг өөрсдөө ингээ оруулж ирсэн, захиалж оруулж ирсэн машин дээрээ ревю хий явж байгаа бол гоё л байгаа юм байна. Ялч өөр сэтгэл буйг тэнгэр. Тэгээд манай энэ үйлчлэгээний өшөө жоохон дэлгэрэнгүй тайлбарлах юм бол ийм байна. Одоо хүмүүс ерөнхийдөө гаднаас машин захиалгаар жоохон харанхуй авчих гэдэг нь шүү дээ. Манай болохоор яаж шийдэж байгаа гэхээр тэнд байгаа яг нөгөө одоо яг сертификаттай инженерээ явуулаад тухайн машин дээрээ за ийм машин ороод ирсэн байх юм бол тухайн машин дээрээ компьютерийн онцлогын тултал нь хийгээд за тэгээд 50 ширхэг зураг, 5 ширхэг бичлэг бүр доотлолт дээдлэхүү бүх үнцэг нарийн дитейл бүрийг зураг аваад баталгаажуулаад нөө хүндээ явуулж харуулдаг. Тэгчээд бүр ямар ч асуудалгүй тохиолдолд тухайн машинаа сонгох хэрэгтэй болдог гэсэн. Тэгээ бүх нөө электроник одоо люк мөнх одоо юу гэдгийг те ангоо чаагтдаг бүх юм хэвийн ажиллаж гинүү ямар нэг компьютер руу заасан алдаа байна уу байхгүй нь бүгдийн тэр лицензтэй тэнд байгаа инженерээ шалгуулад ямар ч асуудалгүй машиныг хамгийн гол нь хурдан хугацаанд одоо 14-өөс 21 он энэ машин чинь 19 хоногийн дотор л илүү 14-өөс 21 хоногийн дотор л авчрахаар тэгж төлөвлөж өгсөн. Бид нар used car авч байгаа ч гэсэн бас шинэ машин авч байгаа юм шиг үйлчлэгийг бас авмаар л шүү дээ тийм биз дээ. Хуулгадуулцдаг, тос мос нь асуудалгүй солилцсон, дугуй муу байх юм бол дуугийн солилцсон тохиолдолд солилцсон чигээр нь зөвхөн яг унахад бэлэн зөвхөн маа гэж түлхүүрийн автотер дээр одоо солилцох маягаар л хүлээлгэж өгдөг тийм яг тийм одоо бүр шоурумаас гарч байгаа юм шиг маягаар хүлээлгэж өгдөг тийм стандартыг бол нэвтрүүлдэг явж байгаа. Тэгэхээр та бүхэн сонирхож байгаа машин байх юм бол наашаа хандаад тэгээд машины чинь бүх дэлгэрэнгүй мэдээллийг за үнийн хувьд ийм болохоор байна. За энэ хэд хоногийн дотор ихээ гэдэг мэдээллээ манай пэйж руу чат өчөөд авах бол боломжтой байгаа шүү. За манай машины хамгийн анхны захиалагч Тэмүл байхтай сэтгэлийн сонсох гээд ирсэн байна. За сайн байна уу Тэмүл? Сайхан үйлч чинь биш. Машин авснаас биш такчиг бүр алга болчихсон. Ерөөсөө олохгүй байгаа. Хүмүүс бенз оруулаа гэдэг асуугаад байдаг. Таны одоо сэтгэлийг бас сонсомоор байна л да. Яг яагаад манайхыг тэ өөрөө бичээд тэгэж сонгох болсон бэ? Тэгээ тэрнээс л эхлэе да. За ер нь YouTube-ээс Amplify YouTube channel-ыг байг үздэг. Тэгээд бас нэг холбогдоод үзье. Тэгээ холбогдож үзэх болсон шалтгаан нь гэвэл би бас машинаа солимоор байсан. Тэгээд чамаас өөр зөвлөгөө авах гээд. Тий. Тэгээ баахан бичээ. Тэгээд сүүлдээ бас чамайг машин оруулж ирдэг гэж бас ойлгоод. Тэгээ нэг зөндөө олон машин асуусоо. Тэгээд бас бараг л 2-3-7 хоног асуугаа. Тэгсэн. Ингэмээрэн. Тэгээд бас миний мөнгөний болцоог бас хараад. Тий. За янз янзын машин үзүүлсэн дээ. Тэгээд сүүлдээ
E класс дээр тогтсон. Гэтэ яагаад яг гол нь E53 бай гэдэг л. За яг E300, E43, 53, 63 гэдэг зөндөө олон сонголтууд байдаг юм байна. За тэгээд миний хувьд болохоор AMG гэдэг бас тэрэн дээр бас нэлээ акцент өгсөн. Тэгээд яг E43 байх юм уу, 63 байх юм уу? За тэгээд 53 байх юм уу гэж чамаас нэлээ асууад тэгээд яг юугаар өөр ингэж бас нэлээ асуусан. Баагаа судалгаа хийгээ. Тий, судалгаа бас нэлээ явуулсан. Тэгээд надад бол нэгдүгээр надад бол бас хөөрхөн хүчтэй санагдчихэ. За тэгээд спорт класс дээр нь тавьж бас үзсэн. Ер нь бол яг хотын хэрэглээнд ч гэсэн боломжийн гэхдээ бас харизмтай унаа шиг санагдсан. AMG гэсэндээ аргагүй бас харизма байгаад байгаа юм тий. Байна. Та одоо 3 сар гараа унтсан уу? 3 сар. Одоо 3 сар л болж байна. Тэгээд яг одоо сэтгэл одоо ямар хуу байна? Сэтгэл ханамжтай байна. За олон хүмүүс нөгөө бензиг бол их зовоодаг гэсэн. Яг энэ машины хувьд бол яг 3 сарын хугацаанд болоо. Тэгээ намайг бол одоохондоо бол ямар нэгэн байдлаар зовоосон юм бол алгал байна. Ер нь сэтгэл ханамж өндөр байна гэсэн үг шүү дээ. За энэ машины нэг 2 жил унсны дараа дахиад дараагийн юу авах байсан юм. Тэр үед дахиад нэг ярилцлаа таарах. Ярих уу. За Тэмүүл ахтай зөндөө их баярлалаа. Итгэж захиалга өгсөнд бас зөндөө их баярлж байгаа. Тэгэхээр өнөөдрийн дугаар нэг иймэрдүү байлаа. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. За баярлалаа.